Мэдүүд үзэгчтэй Климент хэлж байна. За тэгээд өнөөдөр болохоор та бүхэнд ингээд ерхэн журлын их талаар одоо ингээд Minecraft дээр жижиг нэгэн зааврыг хүргэе. За тэгээд хамгийн түрүүнд та бүхэн энэ quartz block, за тэгээд quartz shot, за тэгээд уурхайн тэрэг, за тэгээд төмөр сөгтөг хаалга, шүрэг, улаан чулуун бамбар гэд эдэн хэрэгтэй. За тэгээд quartz block дээш 250. Тэгээд дээш нэг ухаад тэгээд ингээд тавина. За тэгээд энийг авцаага бүглэнэ. За тэгэн гутаа төмөр сөгтөг хаалгаа ингэж тавиад хажуу талаас нь харж агаад ингэж тавиад хажуу талаас нь харж агаад ингэж тавина. Хажуу талаас нь харж тавихгүй бол болохгүй. Арай буруу тийш явуулсан. За тэгээд тийш ингээ хоёр ухаад тэгээд тийш нэг ухна. Тэгээд энд нь нэг тавиад redstone torch. Тэгээд буцаага бүгэлчнэ. За тэгснийхэн дараагаар нэг иймэрхүү байдалтай харагдаж байна. За тэгэн гутаа ийшээ нэг хоёр тавиад ингээд rail төмөр замаа тавиад за тэгээд ингээд унгаад унгана. За тэгэн гутаа унгасныхан дараагаар төмөр сөгтөг хаалгаа энэ дээр тавина. За тэгээд ингээд болж байгаа. Lever ингээд тэгээд ингээд за ингээд манай жорлон маань бэлэн боллоо. За тэгээд ивдсэн ингээд за одоо чинь хаана байлаа гэж бодоход ингээд за тэгээд эд зүйлийн хүрээг энд тавиад за тэгээд тэнгууд одоо энэ ингээд 0-ын цас болж байгаа. Тэгээд өхөнд ингээд сууж үзүүлье. Тэгээд Minecraft Монгол болгочуд илүү амар. Миний хувьд бол тэгээд ингээд нэг юм фу болж байна. За тэгээд энэ хөвчлэг таалагдсан бол лайк, зам, subscribe дараарай залуусаа. За тэгээд дараагийн имжлэгээр юу үзмээр байна бас тэгээд комментэн дээр өчөөрэй. За тэгээд илүү их үзэх байвал яг одоо subscribe. За тэгээд дараагийн имжлэгээр уулзлаа. Тэр баяртай. Peace. Tell me pretty lies, look me in the face, tell me that you love me.